За сайн сануу намайг Эрдэнэчмаг Огтын эгчин гэдэг. Одоо 18 настай. Заара Политехник коллежийн премьерийн 3 ангийн суралцагч аа. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан маань болохоор миний хувьд бол шинэ ертөнцлөө. Хотоос шууд ингээд хөдөө ирээд амаал идэх чинь юм байд юм байна. Бараг 4 өдрийг энэ гайхчих юм шүү. Тэгэл тийм болохоор яг бүх зүйл нь амар сонирхолтой байсан. Манай одоо аав ээж ах эгч нар маань ингээд зөвлөдөг байсан. Байгаль орчин одоо мал аж ахуйгаас хизээч хүн салж болохгүй. Тэрийгээ дагаад би ерөнхийдөө энэ мэргэжлийг бас миний сонгох хамгийн том шалтгаан нь болсон. Тэгээд тэр маань бас ер нь надад их гоё санагддаг. Нэг талаасаа Монгол аж ахуйгаа бодон бас ээжтэйгээ ярилцаад төлөвлөн мэргэжлээ сонгосон байгаа. За ер нь манай мэргэжил маань их сонирхолтой байдаг. Ер нь бүх юмыг ингээ өөрөө хурж ингээд барьж мэдж байгаа нь илүү их сонирхолтой. Мэдээж практиктэй ажиллана. Дараа нь онлайн хичээлээ ордог ч юм уу те. Тэрийг баттгаж онл болгож ярьдаг. Тэгэл бас хөгжилтэй шүү дээ. Тэгэл ингээл ангийнхаа хүмүүстэй бөөнөрөө ингээл юмаа хийж яхад одоо самбар дээр гараад тэр гэж ингэж зааснаас илүү ингээд өөрөө ингээ сайн ойлгодог. Цаашдаа илүү их суралцахыг хүсэж байгаа. Илүү баттгаж, илүү удаан суралцаад ирээдүйдээ ингээд яг баттай Монгол мах идэж гинүү гэдэг талаасаа бас лабораториороо бас сурах сонирхол их байна. Дараагийн зүйлс нь болохоор одоо бид нар ингээд маш тулгымцсан асуудлууд одоо ингээд малчид маань мал зална гэж өвдөхгүй л орж ирж яхад тийм онш байна тэгж имчилнэ гэж хэлж байгаа нь одоо бас нэг малчидтай бас айгуу гоё тийм тусалж байгаа гоё санагддаг. Үеийнхээ даг гэж хэлэхэд бид нар мал аж ахуйгаараа дэлхийд онцгойрдог. Тэрэнгүүрэл ер нь бол байгаа яваарэ гэж хүсмээр байна. Байгаль орчин мал аж ахуйтайгаа ойрхон байх нь нэг талаасаа эрүүл мэнд нөгөө талаасаа сэтгэл зүйн хувьд бас тийм талууд байдаг. Тэгээ ерөнхийдөө бол малтайгаа ойрхон байх нь бас өв уламжлалаа одоо хөндлөж дээдлж явж байна гэсэн үг юм шиг санагддаг. Бас Монгол улсаараа мал аж ахуйгаараа бахархад